Нам дагаж навсгнах гэдэг ямар шүү аюултай эд болохыг зарим нэг хүмүүсийн жишээн дээрээс харж болно. За хамгийн тод жишээ нь алдарт Дэнзэн байх. Залуухан сайхан эр гэмтэл цорч том алба хашиж явсаар байгаад үсэрж ойцсон. Ойцсон газрын шорон. Нэг л их сайхан том албан тушаал томдоод байгаа нь чамд хайртай дуртайтай биш, архаг луухгар улс төрчдийн чамд зориулан хайсан занг юм. Луухгрууд хэргийг өөрсдөө үлдэхгүй аа. Хэн нэг өрөвдмөр чапакийг гэвгэн дэвшүүлэн дарга болгоно. Тэдэнд чиний гарын үсэл хэрэгтэй. Ажил алба даргын суудлын бэлгэлсэн их эзнийхээ төлөө отож буй аюулыг хайхралгүй гарын үсгээ зурж гүйсээрэн байгаад нэг сэхээ ороод харсан чинь шоронгийн үдэнд тулаад ирчихсэн байна. Харин чамайг орлуулж бахируулаад шоронгийн хаалгаар чирээд орсны чинь дараа нөгөө хайртай их эзэн чинь дараагийнхаа золиосыг тордож хөөргөж эхэлнэ. Их л энгийн асуудал юм да ууг нь. Хамгийн сүүлийн жишээнд хөгжлийн банкны захирал Мөнх бат. Залуухан сайхан эр хэдэн жил өндөр цайлан хүртэж их эзнийхээ хэлснээр гүйж яваад жам ёс ороод бүдэрч ойчлоо. Бүдэрсэн ч болов шоронгийн босго. Залуус минь дээ, зажлахгүй зайлгч дүлэхгүй баадаг луухгар улс төрчдийн тоглоом хатуу гэдгийг ухаар марна да. Үнэгүй бяцлаг хавхандал байдаг гэх үг ийдээ ууг.